өнгөрсөн намрын жолгоноор бид нар төсөө баталсан. Тэгээд төсөвдөр маань боловсролыг одоо дэмжих жил 26 хоног зарласан биднэрт бол их хүлээлт байсан. Хөрөнгө оруулалтыг зайлшгүй нэмжээж л боловсролын жил гэж ярина гэдэг. Ингээд энэний үр дүнд бол эдийн засгийн хүндрэлтэй үед дэмжих төсөл гэсэн ийм Азийн хөгжлийн банкнаас явагдчихсэн төслийн 2 дахь үе шат болгоод одоо 150 сая долларын ийм зээл авах, хөнгөлөлтөө зээл авах юм боломж байж байгаа. Тэгээ энэ зээлийг одоо ийш нь ашиглая гэдэг. Энэ бол их маш тустай. Одоо өөрөөр хэлбэл 500 гаруй тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийн ийм хөнгөлөлтөө зээл батлагдаж орж ирж чадсан л одоо бидний хувьд бол их олонтой байна. За энэ дээрээ бол юу гэж орж ирсэн гэхээр 41 хөтөлбөр арга хэмжээ. Өөрөөр хэлбэл 32 сургууль 9 цэцэрлэг. Одоо нийслэлд бол одоо хамгийн их асуудал хүндрээд байгаа. Саяны нөгөө даац хэтрээд энээс болоод нэг ангид тэр хүүхдийн тоо нэтрэх, нэг сургуулийн тоо 1800 2000 дотор байх хэвээр юм маань 6000 5000 ингээ хүрээд ирэхээр сургалтын чанар алдагдаад байгаа учраас нийслэлд ахиу тавья гэсэн. Тэгээд яамнаас сургуулж ирсэн төсөл нь бол 17 сургууль нь нийслэлд гэж 15 сургууль нь нөгөө 32-ыг чинь орон нутагт гэж орж ирсэн бол бид нэр энийг 22 нь нийслэл барья, нэг 75% нь ингээд ордгоор орё гэсэн ийм шинчилсэн зүйлүүдийг бид нэр оруулж ирээд явж байна. Одоо яг Азийн хөгжлийн банктайгаа одоо яриа хэлцээр хийх. Тэгэнтэй холбоотой за тэгвэл нийслэлд асуудал гардаг шүү дээ. Нийслэлд одоо үнэхээр газар нь байгаа юм уу? Сургууль нөгөө гэдэг асуудал яригддаг шүү дээ. Газаргүй учраас техникийн нөхцөл нь байхгүй учраас гэдэг. Тэгээ энэ дэр бол одоо нийслэлийнхаа засаг даргын тамгын газар тэнд судалгаа хийж байгаа хүмүүстэй яриад нийслэлийн боловсролын газартайгаа ярьж байгаад бид нэр харин 33 газрыг бол чөлөөлүүлчихэд байж байгаа. Тэгээ 33 газар дээр энэ шинээр барих юмнуудыг барья. Тэгээд энийг барьсан жишээлбэл нисгэд барьяч гэдэг юм те. Нисгэд өнөөдөр одоо шин хотхон хорооллууд баригдаал тэнд чи одоо даац нь улмал ихсээд байна. Овцооруудын ордон хавьд бас даац нь ихсээд байна. Тэгвэл энийг бид нэр одоо яа гэдэг. Тэгээ сая бид нар зөвхөн апдейт хийсэн. Нөгөө 108 сургуулиас маань өнгөрсөн жилийн төсөвт суусан ашиглалтанд орсон барилгууд энэ жил шинээр бас улсын төсөвт сууснуудыг хасахаар бол нэг 86 сургууль 82 цэцэрлэг шинээр барихаар ингээд ямар ч байсан нөгөө зорилтод бүрлэгт маань хүрээд яваад байгаа. Ийм үр дүнтэй л байна да.